За өдрийн төргийн бизнес саунд подкастын сонсогчдод бас үзэгчдод за Binay Mongolia болон бизнес семиний хамтран хийж байгаа Binay Story гэдэг цуврал подкастын маань одоо ээлж дугаар эхэлж байна. За өнөөдрийн зочноор маань Plan Products компани үүсгэн байгуулагч Гэрэл Жаргал ирээд байна. Өдрийн төргийн. За өдрийн мэнд төрсөн баярлалаа. За гэрлээ маань өмнө манай сэтгүүлд бас 2-3 удаа орж исэн тий. За подкастаар анх удаа орох гэж байгаа шиг байна. Тэгээд надад зүгээр нөгөө тэр нийтлэлүүдээс нэг сонирхолтой тодорхойлт яваад байна. Юу гэхээр арсны ментор гэдэг юм. Аль бие усны тодорхойлт юм ба шүү дээ. Тэгэхээр энэ нотыг юу гэсэн үг юм. Тэгээд өөрөө яаж арсны ментор болов гэдгээс соёлоо яриага эхлэв хичээл ярьж байна. За тий. За ерөнхийдөө бол одоо гоо сайхны яг худалдааны чиглэлийн бизнес эрхэлдэг. Тэгэхээр яг худалдаа эрхэлж байгаа хүмүүс худалдаа эрхэлж байгаагийн хувьд болохоор ерөнхийдөө хүмүүсийн дотор болохоор худалдааны зөвлөх эсвэл нэг худалдагч гэсэн одоо ойлголт юу нэш байдаг те бүх бараа бүтээгдэхүүн орох хувцас байна гоо сайхан байна юу ч байсан хамаагүй тэгэнгүүт яг гоо сайхан гэдэг чинь өөрөө арай илүү нэг тийм тусгай салбар тухайн одоо тэр хэрэгжилж байгаа бүтээгдэхүүн бол хүний илгэнд хүрэх хэмжээнд те үйлчилж болох учраас одоо арьсаар дамжуулаад цуснд хүртэл орно. Тийм болохоор энэ дээр яг худалдааны зөвлөх гэдэг ийм тодорхойлтоос илүүтэйгээр арай илүү тодорхойлт хэрэгтэй юм байна гэж ерөнхийдөө анх олж харсан. За тэгээ яг эмч гэхээр мэдээж одоо эмчнэр болохоор илүү өвчл тал руугаа эсвэл одоо гоо сайхны те янз бүрийн эмнэл зүүн одоо арьс татах, чангалах, одоо тарилга гэх арай илүү бас бүр юм тусгай салбар болчихж байгаа. Тэгэхээр яг эмч бас бүтээгдэхүүн зөвлөд байна уу гэхээр бас хараахан үгүй. Тэгэхээр яг энэ хоёрын голд нэг юм ойлголт одоо хэрэгцээ шаардлага нь үүсээд байгаа юм байна гэдгийг олж хараад тэгээ арсны ментор гэдэг тодорхойлтыг бол бий болгоод тэгээд оюуны эмчээр бол баталгаажуулж авсан. За бүр тэгсэн. За тэгвэл арсны ментор болох карьер нь бас яаж эхэлсэн бэ те? За тэгээд миний хувьд ч болохоор ерөнхийдөө бол уг мэрэгчлэмэн бол хуульч хүн байгаа. Тэгээс яг хуу ерөнхийдөө бизнес эрхлэхэд бол мэдээж хуульч хүний мэн шин чанараас яг их нөлөөлдөг. Тэгээд хэдий одоо хуулиар төгссөн ч гэсэн яг одоо тухайн дээр залуу одоо тий охины өсөж сонирхол бол илүү гоо сайхан тий нүүр будаг арьс арчилгаа чиглэл рүү бол байсан. За тэгээд яг ингээд нөгөө амьдралын явцад те мэрэгчлээ сонгох уу, хоббигоо сонгох уу гэд шалгуурын үнэн дээр бол хоббигоо илүү сонирхоод хүн ер нь юунд илүү өсөл сонирхолтой тэрнийгээ хийвэл амжилттай байх маань гэдгийг бас залуу байсан ч гэсэн олж хараад ингээд одоо яг хоббигоороо явж байх хооронд манай Монголын энэ эрсдэс уур амьсгалд тоо шороотой дөрвөн улиралтай одоо яг энэ нөхцөлд бол бид нар бол үнэхээр одоо тий хатуу ширүүн байдалд арьс маань бас байгаа юм байна. Тэгэхээр энийг бол яалчгүй илүү арчилах юм байна. Бусад улс орны хүмүүсээс илүү арьс арчилж байж бид нар одоо тий бас нэг өөртөө ихтэй алах юм байна гэдгийг бол олж харсан. Тэгээ энэ дээр одоо үндэслээд за ер нь энэ чиглэлээр илүү барьж явал тохиромжтой юм байна. Энэ дээр одоо улиралтанд таарсан монгол хүмүүсийнхээ арьсан таарсан тий тэгээ цаашлаатаас ингээд маш олон зүйл бол арьс арчилгаатай холбогддог. Ингээд дэлгэрүүлээд судлаад явбал тэгэхээр эднэрийг ерөнхийдөө нэгтгээд энэ арьсны ментор гэдэг тодорхойлт руу оруулах энийг илүү хөгжүүлье гэж ерөнхийдөө зарсан байгаа. Одоо ч тавар ярил нөгөө нэг Монгол орон боловч тэргүй эрсдэс сурамцалтай юм хүүтэн орн тий. Арьс гэлтэх одоо зүгээр бусад энэ гаднаас орж ирж байгаа хүнсний франчайзууд дээр бас юу анзаарч байна гэхээр одоо жишээ нь KFC-г аваад үзэхээр нөгөө одоо юу гинэ штэ бургернийхэн талхыг тэр нь болохоор бас ингээд нөгөө яг одоо нэг дулаан орнд идэж ороор энд болдгоо гэдэг юм байл. Тэгэхээр бас нөгөө нэг агаарын температураас болдго. Тэгэхээр одоо арьс одоо юу ярих вэ тий. Тэгэхээр юу асуух гээд нэхэр ер нь зүгээр Монгол хүний арьсыг арчлах гэдэг бол бас юм тустай шинжлэх ухаан баг байх гэдэг шүү дээ тий. Өөрийн хувьд яг үгдгийн Монгол хүний арьсыг арчлах гэдэг дээр юу нээс ер нь Монгол хүний арьсыг арчлах зарчмууд гэж ер нь байна уу тийм болчих хэлсэн үү. Яг бас одоо яг нөгөө нэгтэй бичигдээгүй хууль гэдэг шиг юмнууд бас байна. Одоо шинэ үед яг монгол хүн дээр Монголын уур амьсгал уур амьсгал яг бас судлаад явахаар гайгүй. За яг монгол хүний арьсан дээр бол одоо арьсны ментор хийхэд бол боломжтой боловч одоо шинэ миний хувьд бол яг гадаад хүн дээр тэ ажиллахад бас ямар авах вэ гэж бас боддог байхгүй юу. Тэгээд хийж бол үзээгүй байгаа одоохондоо хараахан. Тэнгүүд манай монгол хүмүүсийн арьс маань яг энэ цаг уурт болохоор хөвчлэн илүү эмзэг байх гэдэг тэ хатуу ширүүн тоосчлт ихтэй бохирдол ихтэй хар падаг нүчлэлтэй асуудлууд их байгаа. Маш их хуурайшлаа одоо угаалгын машинд хийгээд гаргаж ирсэн хувцас өөрөө
хэдэн цагийн дотор хатдаг байлээ те. Гэтэл одоо Солонгос амьдарч байгаа монголчууд ярьдаг штэ 2 хоногт хувцас хатахгүй асуудал байна гэсэн. Тэгэхээр бидний арьс чинь өөрөө яг ийм л орчинд байгаа учраас маш их хуур ашигтай. Үүнээсээ болоод эмзэгшилтэй. Дээрээс нь одоо арьс маань өөрөө байнгын нөхөн төлжчих ёстой. Гэтэл одоо нөгөө те дандаа хуурай ширүүн уур амьсгалтай ангууд нөхөн төлжих чадвар найраа муу. За бүр одоо сүүлийн хэдэн жил болтой бидний стрессийн түвшин ямар байгаа л сэтгэл зүйн асуудлууд яаж яригдж байгаа вэ? Үүнтэй холбоотой нөгөө нойргуудлын асуудалтай бүр маш их яригдж байна. Тэнгүүд нойргуу байгаад ирэхээр арьс маань эсийнхаа түвшиндээ нөхөн төлж чадахгүй. Ингээ бидний амьдралын хэв маяг те юу идэж ууж ийн ямар нөхцөл байна гэдгээс хамаарат арьс арчилгааны соёл бол ингээд жил ирэх тусам хувьсаж өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр яг л нөгөө гар утастай адилхан одоо нэг ийм юм илгүүд амгаалаад байгаа юм байна. Тэгэхээр энэ чиг хандлага руу явах юм биш үү гэд. Ер нь яг цаг үетэйгээ хүмүүсийнхаа те одоо тэр амьдралын орчин тэр бүх юм ингэж нөгөө анзаарч судалж биеэрээ мэдэрчиж зөв арьс арчилгааны соёлыг зөв арьс арчилгааг одоо тэр системийг тухайн хүндээ бий болгож бүтээж болж чаддаг. Тийм болохоор одоо монгол хүний арьс гэдэг бол өөрөө те байнгын хувьсаж өөрчлөгдөж байгаа ийм нөхцөл байна. Одоо 20-од настай ингээд энэ хоббигоороо бизнес эхэлж исэн гэрлээ. Одоогийн гэрлээ хоёр нь яг ямар ялгаатай. Тэр үед одоо пэшн ямар авт одоо төгсөл мөрөөдөл орил үүсэл гэдэг юм уу. Одоо илүү ийм одоо бизнес эрхлэгч болоод илүү төлөвшөөд бас харин системтэй явж байгаа энэ хоёрын хооронд энэ бас тэр өөрч тэр нь яаж явагдсан гэдэг сонирхол бол. Яг уу одоо анх бол нөгөө те ямар нэгэн бизнесийн сургууль төгсөөгүй. За нөгөө талдаа би ч удаа ангаах төгсөөгүй те ажлын талаараас нарийн сайн мэдлэг байхгүй. Яг ганц байсан зүйл маань бол одоо хүсэл эрмэлзэлтэй. За алдсан ч яадын, яасан ч яадын гэдэг. Яг хувь хүн маань бол жоохон тийм алтхаасаас айдаггүй. Тэгээ энэ маань бас айгу тийм давуу тал болсон. Хийгээл үзье те. Одоо зориглол үзье гэдэг. Тэгэнгүүт ч бас тухайн үед хүн болгон. Тэгээ би бас яг ямар нэгэн тийм компанид ч юм уу корпорат газраас ажил хийж үзээгүй. Яг л шууд сургуулаа төгсөөл тэгээл ээж болоод зүтгэсэн. Тэгэнгүүт юм болгоны нөгөө мэдхгүй байсан маань бол бас одоо юу гэдэг бас тодорхой хэмжээнд намайг бол хойшин татдаг бол байсан. Гэл дандаа нэг чаленжтай уучраал те нөгөөхөө яах вэ гэж унж босаал ингээл төвчжүүл явсан. Тэгэхээр яг одоо бол яг нөгөө юу гэдэг онлоос илүүтэйгээр практик гэдэг шиг те нөгөө унж боссон бүх зүйл маань бол надад одоо суугаад ингээд 30 гаруй насандаа явж гин. Тэгэхээр харьцангуй юу гэдэг заг зах зээл дээр ингэж ерөнхийдөө ажиллах хэрэгтэй юм байна те манай дээрээс нь гоо сайхны салбар маань бол одоо нэг иймэрхүү явж байгаа маань унж байгаа маань өсөж байгаа маань босч байгаа маань гэд харах үнцэг бол ерөнхийдөө шал өөр болсон. Тэр үед бол нөгөө өөрийнхөө мэдэрж байгаа тэр гоё мэдрэмж те тэр хүсэл сонирхлоо хүмүүст илүү түгээ гэж ажилтдаг байсан бол одоо нэг хүмүүсийн асуудлын шийдэд өгчээсэн те эмгтэй өсөр насны ямар ч хүмүүсийн гоё өөртөө ихтэй болгочих юмсан. Амьдралын чанарт нь нэг тийм ээ нөлөөлчих юмсан гэсэн нэг ийм л хүсэл эрмэлзэлтэй болоод явж байна. Би бол яг нь эрэгтэйний хувьд яг одоо зах зээлийн нарийн ширээний мэдхгүй ч гэсэн чинь бас одоо тодорхой тоглоом дүрмээр л явж байгаа тийм. Ер нь зүгээр яг надад зүгээр тань мэдхий үүднээс тайлбарлаад өг гэвэл ер нь яг энэ гоо сайхны зах зээл Монголын гоо сайхны зах зээл нь бас ямар хөө ер нь амьдралтай тийм ямар оролцогчд байдгийг миний зүгээр хөдөлгөөс авч байгаагаар бол яг илүү нөгөө нэг тийм жижиг худалдааны зарчмаар тийм дамгаас. Тэгэхдээ ерхэд бол хэрэглэгчд бас сонголт маш олон байна нэг талаас гэхдээ нөгөө талаас энэ чинь бас тодорхой эрсдэл бий болгоод байна. Тэгээд ямар бүтээгдэхүүн хэрэглэх вэ гэдэг дээр бас тодорхой мэдлэгийн юм одоо вакуум үүсэж байгаа ч гэдэг юм уу тийм зүгээр анзаар гэдгийг зүгээр надад ингэ зүгээр гоё тайлбарлаад байгаа тийм. За манай зах зээл чинь болохоор ерөнхийдөө мэдээж ихэнх нь бол тийм ээ дандаа импортын бүтээгдэхүүн дээр байгаа. Ер нь бол баг 95-аас 96% нь бол за тэгээд тэр тусмаа л одоо дэлхийд даяар те нөгөө одоо солонгосын соёл те K-драма, за K-pop гэх те яг тэрнтэй адилхан K-beauty буюу солонгосын одоо үйлдвэрлэгч нар бол брэнд үүсгэх цаашлаад яг энэ зах зээл дээр яаж тоглох вэ гэдэг ганцхан солонгостой биш те бүр дэлхийн зах зээл дээр яаж тоглох вэ гэдгийг бол нөө төрүүлээд урд талхаж яваа одоо хүмүүс л те тэгэнгүүт энэ маань өөрөө манай солонгосчуудаа ямар ойрхон билээ те манай Монголтай тэгэнгүүт энэ хоёрын хооронд ч бас тээвэрлэлтийн хугацаа асуудалгүй хэрэглэгчид те үйлдвэрлэгчээс гар дээр бүтээгдэхүүн ирэхэд илүү хугацаа алдахгүй гэдэг үгнээс ерөнхийдөө солонгосын бүтээгдэхүүний соёл яалчгүй Монголд бол төлхөө их байгаа. За бусад улс орноос те Японоос байна, за Туркээс байна, Италиас байна, Францаас байна гэдэг мэдээ зөндөө байгаа. Гэхдээ солонгосчууд бол нөгөө дэлхийн одоо энэ шуурганд те бид нар мэдээж бас адилхан өртөж байгаа учраас яалчгүй солонгос бүтээгдэхүүний соёл илүү байгаа гэсэн. За бусад улс орнуудын хувьд ч гэсэн ер нь үйлдвэрлэгч нь Европ байлаа ч гэсэн солонгосоос маш их түүхий идэг татчих нөгөө. Тэгэхээр л яалтчгүй ахяал нөгөө те нөгөө буцаад буух эзэн гэдэг шиг те солонгос дээр очиод байгаа гэсэн. За тэгээ манай Монголын хувьд бол ерөнхийдөө одоо яг манай юу индастри маань өөрөө маркетинг дээр аягүй хүчтэй явдаг.
Тэгээ маш их өрсөлдөөнтэй. Тэгээ нөгөө Солонгос одоо брэнд ч одоо хэдэн мянгач байгаа юм. Тэгээ өдөр баг хэдэн цугаар үсч тийм шүү дээ. Тэгэлгүй байх. Тэгвэл яг энэ ковидоос хойш болохоор бүр эрчимтэй болчихсон. Тэгвэл энэ дотор ч нөгөө том брэндүүд байгаа, жижиг брэндүүд байгаа. Акулн байна, жижиг нэ, тэгээ жижиг загсан нэг янз бүр наа гэсэн. Тэгэнгүүт яг үүнийгээ дагаад энэ соёлоо дагаад тэнд бүр маш их зах зээлийн өрсөлдөөн байгаатай. Адилхан манай Монголд ч гэсэн яг энэ соёлын дагаад ороод ирсэн. Тэнгүүд нөгөө юугаар илүү өрсөлдөөн нэвэл борлуулалтын цаанд маркетинг те инфлюенсер маркетинг хийж юм те сошиал маркетинг маш их явж байна. За тэгэл нөгөө TikTok, Instagram, Facebook те. За тэгэл ивент арга хэмжээ гэл бүр ер нь бол одоо баг одоо бусад салбаруудтай харьцуулбал манай салбарын маркетингийн зардал маш өндөр байдаг. За маш гоё хоолны газар төсөөлөл л доо те илүү ам дамжаад явах жишээний те энэ газар гоё эсэг. Гэтэл бид нар бол зөвхөн байнгын нүдэж байдаг ер нь бол тэгээд маш их өрсөлдөөн энэ олон брэндүүдийг те зах зээл дээр таниулна гэж. Тэгэхээр нэлээд ширүүн өрсөлдөөнтэй тийм бол салбар байдаг. За энэ ширүүн өрсөлдөөн тэгвэл Vladimir нь яаж амьд үж явна. Яг хөө мэдээж одоо манахаас илүү бас те том тоглогч нараа мэдээж байлгүй байх. Илүү урт хугацаанд энэ зах зээл рүү орсон. За манай хувьд болохоор илүү нөгөө хэрэглэгчид тийм ээ үн цэн үсгий лоял байдлаа те хадгалъя. Дээрээс нь мэдлэгтэй хэрэглэгчийг бий болгоё гэдэг нэг арай өөр талаас нь бүгд л одоо ширүүнээр те энэнийг нийж бүтээгдэхүүнийг шууд энэ аагаас B рүү те зарна гэдэг тоглолт хийж хат бид нар дандаа мэдлэгтэй нь хамт бүтээгдэхүүн биш мэдлэгийн үгийн ирээдүйн хэрэглэгч нарыг бий болгоё. Ингэх юм бол мэдлэг үсэж байгаа тохиолдолд нөгөө худалдаа авагч хэрэглэгч маань бол буцаад ирэх юм аа. Яагаад гэвэл яг тэр мэдлэгтэй тохирсон таарсан тэр бүтээгдэхүүнийг бид нар одоо зах зээл дээр нийлүүлж байгаа гэсэн. Одоо юу гэдэг нэг одоо сүүлийн үед чинь бас нэг тренд гэж нэг юм үүсэж байна л да тий. TikTok маш хүчтэй орж иж байна. Тэгэнгүүт энэ бүтээгдэхүүн сайн гэдэг трендийг дагаад дэлхийн бүх хэрэглэгч нар худалдаа авалт хийж байхад одоо манай Монголын тийм ээ өрсөлдөгч тоглогч нар ч гэсэн энэ зарчим дээр явж байгаа. Гэтээ бид нар болохоор тренд даахгүй бай. Харин үн цэнийг бий болгоё. Хэрэглэгчид яг тэр те үр дүн бий болгоё гэдгийг зорж байгаа учраас одоо нэг те ингэж тоглоод байгаа бол бид нар нөгөө замаар нь яваад байгаа гэсэн үг. За тэгвэл ерөөд яг тэр үн цэнийг бүтээнэ гэж энэ лоялтиг илүү одоо бэхжүүлнэ гэж те. Энийний хувьд энийг одоо бүтээхийн тулд ямар тийм механизм арга хэрэгсэл одоо бизнес модель ашиглаж байна юм. Яг одоогийн байдлаар бол аль болох одоо нэг хүн дээр нэг хүн тий одоо манай B80 дээр ч гэсэн яриад л да one to one буюу тий яг хоёр хүний хооронд уулзалт яг тэрнтэй адилхан аль болох нэг хүн дээр нэг хүнийг тавих. Ер нь бол хөвчлэн тий одоо бусад газрууд бусад дэлгүүрүүдэд ер нь яаж үйлчлүүлдэг байгаа хэрэглэгч өөрөө орж ирээд хэрэгцээтэй байгаа бүтээгдэхүүнийг асуугаад за тэрнийхэн талаар мэдээлэл цуглуулад худалдаа авалт хийгээд гардаг бол бид нар тэр хүний хайж байгаа зүйлийг бус тэр хүнд юу хэрэгцээтэй байна гэдгийг нь олж тогтоож байгаа. Асуулгын аргаар тий заримдаа одоо онцлогоо хийн. За тэгээ цаашлаад бас тест авна гэх жишээний тий янз бүрийн аргуудыг ер нь энэ одоо 10 жилийн хугацаанд бид нар ашигласан. Ингээд хэрэгцээг нь тогтоо. Магадгүй тэр хүн угаагч хайж орж ирсэн бол тий танд тос хэрэгтэй юм шүү гэдгийг тодорхойлно гэсэн. Тэгээ тэр хүнд дутуу байгаа бүх зүйлсүүдийг нь тодорхойлсны үндсэн дээр зөв бүтээгдэхүүний сонголтыг бий болгоно. Дээр нь тайлбар зааврыг нь хийж өгнө гэсэн. Ингээд тэр хүн маань өөртөө нэг угаагч аваад гоё болно гэсэн бодол нь зөв болж байгаа юм. Тэгээ зөв хэрэглээнд суралцаад зөв соёлд суралцсан гэсэн. Тэгэхээр хамгийн гол яг бидний хийж байгаа одоо тийм үйл хэрэг лоялти гэдэг маань яг энэ дээр л очиж байгаа. Одоо ийм байж болох уу? За баруун дул ингээд нэг хүмүүс чинь ингээд хуульчтай, өмгөөлөгчтэй ингээд ер нь насан турштай хамтран ажиллаж явчихдаг. За зарим хүмүүс бол тавын эмчтэй ч байдаг юм. Эсвэл ингээд хамтардаг одоо юу гэдэг тэр үний эрүүл мэндийн менежментийн хэмжих гэдэг юм уу? Яг тэрнтэй адилхан одоо юу гэдгийг за гэрлээ гэдэг хүнтэй би ер нь ингээд гоо сайхныг асуудыг даатгаад хамтраа явчих зөвлөгөө авчий гэдэг. Тийм загвар байж болох уу? Тийм, тэр загвар харин байна. Олон янзын мэндийг хэрэглэхгүй зүгээр амартай нэг арьс болохгүй ингээ гэрлээ дээр очиад ингээд асуудлаа мэдчихээ гэдэг ч юм уу. Тийм. Яг ердөөсөө тэр загвар гэсэн. Тэгэнгүүт гоо сайхны бүтээгдэхүүн маань өөрөө цаашлаад одоо юу гэдэг нэг талаасаа те одоо арьс гэдэг үднээс анагаахын шинжлэх ухаан бас ялчгүй орж ирж байгаа. Нөгөө талаасаа болохоор хийм орж ирж байгаа те. Одоо бүтээгдэхүүн болгоны чинь молекулжийн өөр те бүтээгдэхүүн болгоны pH өөр. Тэгэхээр давхарлага зарчим буюу аль нь эхлээд хэрэглэгдэх юм. Одоо би хоолтой зүрлэж ярих их дуртай л да. Одоо те хүн хоол идж байгаа бол ус уухгүй бол гороо штэ. Яг тэрнтэй адилхан дан хоолын нөгөөд дэжс болдоггүй. Усын ч өгнө. Дандаа мах өгөөд дэжс болохгүй штэ. Тэгэхээр будаагийн нөгөө төмсийн нөгөө гих жишээний. Тэгэхээр яалчгүй нөгөө юм
одоо нэг юм олон шатлалтай, олон янзын бүтээгдэхүүнээр тэр үр дүн гэдэг те тэр арьсны хувьд сэтгэл ханамж, хэрэглэгчийн хувьд те үр дүн гэдэг зүйлийг нь бий болгоод байгаа гэсэн. Тэгэхээр цөөлөх боломж бол ерөнхийдөө бол байхгүй. Гэхдээ яг ямар бүтээгдэхүүн хэрэглэх, хизээ хаана ямар шат дараалал хэрэглэхийн гэдгийг насан туршийнхан тэр зөвлөх ментор нь болох яг энэ соёлыг л бүтээгд явж байгаа гэсэн. Тэгэхээр өөрөө бас одоо хуульч мэрэгчлээ гэж дараа нь бол дахин мэрэгсэн гэж ойлгосон тий одоо энэ мэрэгчлэрээ тий тэр талаараа ярил. За одоо нөгөө анагаахын ерөнхийдөө тийм ээ шинжлэх ухаанд анагаахын сургуулиудад бол мэдээж арсны одоо резидент гэдэг зүйл бол байгаа. Гэхдээ би бол сураагүй. Тэгвэл эхлээд мэдээж те үндсэн мэрэгчлэрээ 6 жил сурна. За цаашлаад арсны хэмж болохын тулд дахиад 2 жил сурна. Ингээд цаашлаад бүр яах ингээд те мессеж нэтрэгээд одоо эмчийн мэрэгжилж их нарийн шүү дээ. За тэгэнгүүт яг энэ чиглэлээр сурах шаардлагатай юм хэрэг бас үгүй байгаа даа. Яг хэрэг үнэхээр бүтээтгүн зөвлөж байгаа хүн болгон арсны хэмж болно юм бол энэ олон одоо гоо сайхны дэлгүүрүүдийн худалдааны зөвлөхүүдийг үгүйсгэх болчиход байгаа байхгүй. Тэгэхээр бас үгүй гэсэн үг байна. За тэгэнгүүт яг ковидын үеэр болохоор өөрийнхөө ур чадварыг сайжруулъя. Дээрээс нь те арс ерөнхийдөө бүр задлаад арсыг одоо нэг 3 давхрагтай байдгийг бол ер нь ихэнх хүмүүс бол мэднэ те 10 жилийн биологийн хичээлээр ч гэсэн үзэж байгаа. Тэгэхээр яг илүү дэлгэрүүлээд үзвэл юу байх юм. Цаашлаад те энэ нь яг одоо нөгөө бүтцээрээ ямар ялгаатай байгаа даа. Дээрээс нь би өөрийнхөө одоо яг тухайн үед бас специалтууд аягүй хэрж ирсэн. Чи одоо те арсны эмч юм уу те эмчил нэг юм арсыг мэддэг гэдэг ойлголт байлаа штэ. Тэгэхээр яг энийг бас батлахын тулд арсны хэмжээ юу илүү мэдээд байгаа. Юу илүү сурдын гэдгийг бас онлайнараас Новосибирскийн Орсын сургуулиас бас сертификатаа сургалтыг 3 сарын хугацаанд бас аваад тийг шалгалт өгөөд явсан. Тэгсэн чинь миний хийгээд байгаа зүйл чинь өртөөсөө дерматологист буюу те арсны хэмжээсийг шал өөр юм байна. Арсны хэмжээд илүү өвчлөл судлаад байна. Те арсны маш олон өвчлүүд бол байна те хумс ус бүгдээр энэ хамааралтай болчихж байгаа хгүй. Би бол тэр талын сонирхолтой хүн биш юм байна. Энэ миний хийж байгаа зүйл биш юм байна. Харин би юу хийгээд байна гэхээр хүн өдөр тутмын одоо бид нар яг те өдөр тутам хоолоо хийж идэх гэдэг шиг өдөр тутмын дээр соёлын арьсчилгааны соёлыг бий болгох хүн юм байна. Тэгээ энэ дээр яг ямар нэршил бий болгох уу гэсэн чинь шууд арсны ментор гэж орж ирсэн байхгүй юу. За тэгэхээр ер нь одоо ингээ бизнес чи бас ерөөхдөө за би алсаа гаргалаа зорилгоос ер нь ийм хийх юм байна гэдгийг мэдэх нэг өөр тий. Тэгээ яг тэрийг одоо амьдралдаа буулгах юм. Өөрийн хувьд ер нь яг эхний за 3 жил ч юм уу тодорхой сорилтын үе явж байгаа шүү дээ. Ер нь яг тэр бүдэржээс үе яахан дэлгэрүүлж ярил тий. Ямар сорилтууд яаж дав. Эхний 3 жил бол ямар ч те нэг стратеги те юу хаасан араа өөрөө тийм юм мэдхгүй ястаа нөгөө хөсөл сонирхлоороо л гэдэг шиг явж ирсэн. Тэгэхээр эхний 3 сарын хамгийн том одоо сорилт бол эргээд бодоход хүн хоорондын харилцаа байсан. Нөгөө талдаа жижиг ч өнөө том ч өнөө альва нэг байгууллага хүн байхгүй бол те байхгүй. Тэгэхээр өөрөө одоо хүний нөөц гэдэг үг бол надад байгаагүй ч гэсэн хүнтэй харилцах яаж тэгээ нэг хүн байна уу, 2 хүн байна уу, тэгээ хүмүүсийг яаж удирдан чиглүүлэх вэ, тэр хүмүүст те яаж одоо өөртөөгөө те хамтарч ажиллах тэр системийг бий болох уу гэдэг дээр бол илүү төлхөө байсан. Тэгээ мэдээч нөгөө баг хүнтэй байгаа компани бол илүү одоо системээс илүүтэйгээр нөгөө итгэлцэл те үнж байдал те тэр хүнийхээ хэрэгцээг нь илүү ойлгох те илүү нөгөө найзынхаа төвшөндөө ч гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар бол явж исэн. За тэгээ яг зах зээл дээр таниултын хувьд бол харьцангуй нөгөө өрсөлдөгч тоглогч багтай байсан учраас бараг илүү амархан байсан юм шиг надад ер нь санагддаг. За тэгээ нэг 5 жил болоход бол яг ковид орж ирж исэн. Тэгээд эн чинь бол бүх салбарттай маш том сорилт болсон шүү дээ. Энэ үеэрч одоо зөндөө олон компаниудаас те хаалгаа хаасан. Тэгэхээр бидэд бол өстой яг нөгөө нэг хамтынхаа хүчээр нөгөө 3 жил үсгэсэн те соёлынхаа нэгнийхээ төлөө хамтдаа шүү гэдэг байдлаар бол давж гарч исэн. Тэгээ бас аюу сонирхолтой зүйл нь бүгдээрээ онлайнаар те ажиллаад бүгдээрээ онлайн зөвлөгөө өгвөл тэгээ маш их одоо нөгөө нэг те подкастуудыг хийх, зөвлөгөөнүүд хийх, видео кол хийх гэдэг энэ үеэр бидэд болтуулалтын хамгийн өндөр түвшинд хүрч исэн. Сонирхолтой. Тэгэхээр яг эхний 5 жилийн хувьд бол борлуулалтаас илүүтэйгээр илүү хүн хоорондын баг харилцаа нь илүү сорилт байсан юм болов уу гэж одоо хардаг. Тэгэхээр өөрөө чи ярьслахыг уншаад байгаа бас ингээд ёс зүй гэдэг ийм үг нэлээх давтагдчихжээ. Ер нь яг энэ бол нэлээд өргөн агуулгатай ойлголт яг өөрөө чинь бизнес дээр яг энэ ёс зүй гэдгийг ер нь та өөр яг яаж хэмжиж जैन те ер нь яг ямар хүрээнд энийг хэрэгжилж जैन хэрэглэгчтэй харилцаанд ажилчтайгаа ч гэдэг юм уу те ер нь яг ёс зүй гэдэг болохоор яг бизнес дээрээ оруулж ирэхдээ би ер нь бол нэгдүгээр зарчим бол яг нөгөө win-win байх.
Тэ одоо хэрэглэгч одоо энэ харилцаанаас үр дүн авах хэвээр мэдээж би нөгөө талдаа ч гэсэн тийм ээ бизнес эрхэлж байгаа хүн учраас бас win байх хэвээр. Гэтээ ингэж win байхдаа нэгнийхэн ямар нэгэн одоо юу гэдэг нэгнийгээ хохироохгүй байх. Одоо ажил дээрээ ч гэсэн адилхан тийм ээ. Хүний нөөц ажилчтайгаа харьцахтаа ч гэсэн адилхан. Хин нэгнийгээ хохироохгүй байх. Хин нэгнийг тийм ээ одоо юу гэдэг сэтгэл зүй бай, мөнгө санхүү бай, амьдрал бай, тэ юу ч бай. Ямар нэгэн хохирлохгүй байлгах. Дээрээс нь ашигтай байдалтай байлгах. Win-win зарчим. Би энийг бол ерөнхийдөө ёс зүй гэж хэлээд байгаа юм. Тэгэхээр одоо стеногоо тэ өгсөн авсандаа ээлтэй гэдэг шиг те. Миний хувьд яг бизнесийн хувьд бол ёс зүй бол ингэж орж ирдэг. Тэгээд дээрээс нь бас цаашлаад те хэлсэн бол хэлсэндээ, ярьсан бол ярьсандаа, үйлчлүүлэгчид амлсан бол нөгөө амлсандаа гэдэг шиг те. Ёс зүйн хувьд бол ийм байна. Одоо чи ингээ яг нөгөө нэг эмэгтэй бизнес эрхлэгч тэгээд ер нь яг нэг юм үзэл санаа яваал юм л та тий одоо яг би зүгээр эрэгтэй хүний хувьд бодоход ингээд зарим тохиолдолд бид нэр яг нөгөө хэтэрхий эмэгтэй гэдэг яг нөгөө гендер гэдэг чинь бол зөвхөн эмэгтэйчүүдийн тухай биш яагаад байгаа шүү дээ. Эрэгтэй эмэгтэй хүмүүс тэгш байх тухай. Тэгэхээр яг эмэгтэй бизнес эрхлэх гэдэг утгаараа одоо юу гэдгийг таны хувьд бас тийм тогтсон тийм стереотип яваад байна л да. Ер нь эмэгтэй бизнес эрхлэх гэдэг тодорхойлтыг та ер нь яг өөр дээр яаж бас одоо юу гэдгийг тодорхойлох үү те. Ер нь яг миний бодлоо заримдаа хэтэрхийнд ядаалжуулаад нэг юм хоёр лагер үүсгэх юм санагддаг байхгүй тий одоо ингээд их мэх хязгаарлагддаг энэ төргээд тэгэхээр зарим талаар харахаар Монголд бол эмэгтэйчд бас нэлээд гайгүй юм чөлөөтэй илүү гоё бүтээлч байгаад юм санагдаад тий. За миний хувьд бол надад тийм яг юм феминин байр суурь нэг хүчтэй байдаггүй. Тэгээ би одоо юу гэдэг дан эмэгтэйчүүдийн тийм одоо юу гэдэг холбоо дан эмэгтэйчүүдийн юу тий одоо эмэгтэйчүүдийг тэмцсэн тийм зээлж авч үзээгүй тийм юм баггүй юу. Тэгэхээр тэгээ бүр яг нөгөө олон улсын түвшиндээ ярих юм бол гоо сайхны бизнесийг эрэгтэйчүүд хүчтэй гэдэг. Тийм. Одоо манай харилцагч нар те дээрээс нь хамтран ажиллагч нар одоо гадны хүмүүс тэгээ ерөнхийдөө янз бүрийн хурал цуглаа за тэгээд экспо тиймэрхүү юмд явхад бол харахад дандаа эрэгтэй хүмүүс төлхөө гоо сайхны бизнес гэдэг. Энд чинь нөгөө нэг төрлийн бизнес л учраас те гоо сайхан маань юу байна хамаагүй. Манай Монголд л одоо илүү нөгөө нэг энэ соёл дэлгэрээд гоо сайхны бас те бизнесийн соёл хөгжөөд арай удаагүй байгаа учраас эмэгтэйчүүд илүү нөгөө асуудлыг олж хараад хийгээд байгаа юм болов уу гэж бодож байна. Тэс миний хувь хүн маань бол нэг эмэгтэй бизнес эрхлэгч нар эрэгтэй гэж нэг хардггүй шүү дээ. За ерөөхдөө за ингээд бизнес эрхлэгч болоод явлаа. Энэ хооронд ер нь яг бодоо юу гэдгийг за бизнес хийн гэдэг чинь ерөөхдөө нэг иймэрхүү юм байдаг юм байна. За энийг бол ерөөхдөө ингээд хийгээд ийм ч гэдэг яг тэр нэг ойлгосон гол зарчмын юмнуудыг юу вэ? Одоо ер нь игээ бодохоор бизнес хийн гэдэг чинь үнэхээр хүндэл санагддаг тий. Одоо ихэвчлэн явд юм дээ манай Монголд ч гэсэн одоо ингэж бодоод байдаг нэг бүтээгдэхүүнийг аваад тий их хэмжээгээр захиалаад за нэг хэдэн төгрөг нэмээд тий арай ашигтай байгаа зархыг бизнес гэж бодоод байдаг бол одоо эргээд харахад бол бизнес хийж байгаа гол зүйл маань бол ямар нэгэн зүйлийг хийж бүтээх тий урт хугацааны зүйл урт хугацааны одоо тий хүмүүст өр өгүүлжтэй зүйлийг хийж бүтээх одоо бол би бизнесийг бол энэ гэж хардаг. Тэгэнгүүт ихэнх тохиолдолд хүмүүс болохоор бизнесийг те нэг юмыг аваад нэг тийшээгээ нэг зарах, нэг юм хийгээл нэг зах зээл дээр гаргах юм их амархан хараад байдаг. Тэгээ одоо өөртөө баярлдаг аягүй зүйл нэг зүйл нь юу гэхээр залуу байсан байна нөгөө те одоо тэнэг байсан байна, зоригтой байсан байна гэдэг шиг яг тэр хандлагаараа нэг те явцсандаа өөртөө баярлж байгаа юм. Тэрнээс ш одоо бас нэг өөр төрлийн бизнес хий гэвэл ер нь бол бас те нэлээд бодно зориг хөрөхгүй юу гэд яагаад гэвэл эргээ бодохоор үнэхээр хүнд цаг үед айгүйх байсан. Тэгэхээр бизнес эрхэлж байгаа хүн бол үнэхээр маш их зүйлийг туулдаг те сэтгэл зүй, санхүү, те гэр бүл нөгөө золиос айгүй ихтэй. Гэтэл одоо эргээ бодохоор бас би хүмүүс ч гэсэн илтгэлтэй чи заавал бизнес эрхэлдэг байх хардгүй штэ. Ямар нэгэн газар те маш гоё ажлыг хийгээд те өөртөө үн цэн бүтээгээд гоё хамт олонтой байх те гоё уур амьсгал те бас зүгээр ажилд хийх чинь гэсэн тийм муухай зүйл огт биш байхгүй. Бизнесийн гэдэг бол бас дандаа те нэг юм сэрүүлгийн байдалтай тий хизээ хаа юу болохоо тэгээд эргээ бодоход бол айгүй юм байдалтай тий одоо ялчгүй бас бизнесгээд нэг 10 жил болж байгаа үед одоо нэг тийм одоо нөгөө хаамбал байх нэг тийм доктортай байх нэг хэмжээнд сэтгэл зүгээ авч явах гэд одоо л сурч байна. Одоо захирлууд бол зарим талаар одоо юу гэдгийг нэлийн ганцаарддаг хүмүүстэй ингээ ийм компани хамт олон харилцагч ингээ тодорхой шийдэл хүлээгээд гэхдээ яг захирал дотроос яг гаргачих шийдэлд итгэлгүй ч юм эсвэл яг ямар шийдвэр гаргахаа бас сайн мэдэхгүй ч юм ингээд ийм үед байдаг шүү дээ. Яг ингээд
хилээд өгчих хүн бас олддгүй те. Яг тиймэрхүү нөхцөл байдлууд өөрчлөн байсан байх ямар нөхцөлөд байсан тэр нь ямар асуудал байв те тэр ингээд эргэж ярив. Мэдээж яг одоо нөгөө залуу хүн гэдэг утгаараа тий хөвчлэн одоо бизнес хийж байгаа хүмүүсийн ерөнхийдөө за бүр олон улсд бол бүр адилхан. За манай Монгол ч гэсэн ерөнхийдөө хөвчлэн эхлээд хүн мэдээж туршлагаа цуглуулдаг. Тэгээ тухайн салбарынхаа. За тэгээ тэр салбараа ойлгоод тэгээ судлаад за надад энд нэг ийм орон зай байгаа юм биш үү? Миний одоо тий нэг юм илүү даваа чанар энэ юм биш үү гэж хийдэг бол би ч юм бол тий зүгээр дайраад марш гэдэг шиг ерөнхийдөө явцсан. Тийм учраас надад бол аюу олон тийм асуудлууд ерөнхийдөө тулгардаг бол байсан. Тэгээ яг тэр болгон дээр тэгээд эргээд бодоход шийдвэр гаргалтууд бол нөгөө одоо өөрийнхөө нэг тийм нөгөө хувь хүнийхээ онцлог шин чанар дээр тулгуурлаж илүү шийдвэрүүдээ гаргадаг байсан. Тэгээ би ч бас түрүү хэлсэн нэг жоохон нэг юм шийдэмгий те одоо ямар нэгэн шийдвэр гаргасан бол тэрнийхээ арыг дагаад явчих бас тийм нөгөө чадхууц тийм бас том зүрхтэй байсандаа аюу баярлдаг. Тэгэж явж байгаад бас мэдээж нөгөө одоо манай энэ би энэ чинь бас тэ дандаа захирлуудын нэг л учраас энэ дотор өөрөөсөө тэ хаах нэгч илүү туршлагатай олон янзын сегментийн маш олон хүмүүсээс ерөнхийдөө туршлага сүүлийн 3 жил бол супер цуглуулсан. Одоо бол ер нь өөрийгөө харахаар нэлээн одоо тэ боловсрцсан талын тэ одоо чиглэлийг ерөнхийдөө өөртөө суулгацсан тийм одоо захирал болцсон байна гэж одоо л ер нь өөрийгөө нэлээд үнэлэх хэмжээнд бол хүрч юм. Тэгээд одоо жишээ нь үүдийн за магадгүй нэг нэгтлэн хүнийг ажилд авъя гэхэд өөрөө тэгээ санхүүгийн талын хангалттай мэдлэгтэй биш учраас нөгөө хүндээ тэ яаж итгэх үү тэр хүнийг яаж үнэлэх үү гэдэг. За тэгээ мэдээж бас хөлтүүлжсэн ч тохиолдол надад бас байна. Тэр болгонд чинь хүнтэй нөгөө энэ хөлтөж үзүү бизнес байхгүй шүү. Тийм тэр дүрт чинь тэ хүн чинь нөгөө ялангуяа залуу хүн чинь сэтгэлээр унна тэ нөгөө гомдно гэл тэ хувь хүний нөгөө эмоцудаас их орж ирнэ. Одоо бол юу ч болсон тэ за гэд нөгөө шийдлүүд бол үргэлж орж ирдэг болсон. Тэгэхээр маш их уналт босолт туршлагын үндсэн дээр л өнөөдөр юм бас одоо давгүй бизнес эрхлэгч болсон байх гэж өөрийгөө хардсан шүү дээ. Ер нь өөрийн чинь ажилд ингээд үргэлж тусалдаг тийм дадал зарчим гэж вэ нэг юм зуршилж гэх юм одоо тийм. За дадал бол яг сүртэй ол юм байхгүй. Одоо би нэг тийм лаг хүн болохгүй те өглөө тэдэн цагт тасдаг. Тэдэн хуц ном уншдаг гэсэн юм бол байхгүй. Ерөнхийдөө яг одоо манай энэ Монгол ширхтэй ийм түүчрэлтэй юмыг тооцоолоход те хүнд цаг үед чинь дадал үүсгэж байгаа хүмүүс бол үнэхээр супер. Би бол яг тогтмол дадалтай биш гэхдээ дасгал хөдөлгөөн дээрээс нь те эрүүл хооллолт за тэгээ цаашлаад ном унших, подкаст сонсох за тэгээд өөрийгөө хөгжүүлэх гэдэг энэ дадлыг бол яг нэг энэ өдрийн тэдэн цагт гэхгүй ч гэсэн тогтмол ер нь өөртөө суулгачихсан байдаг. Тэгээ энэ маань ч гэсэн миний амьдралын чанартай их нөлөөлж идэг. За зан зуршлын хувьд бол бас зан чанарын хувьд бол би үнэхээр одоо хүнд үнж байж чаддаг. Тэгээд дээрээс нь үнэхээр бас тэ нэг юм дайчин шудраг гэдэг те хүнтэй нэг юм одоо итгэлцлийгтэй бий болгож чаддаг. Энэ маань бас айгүй хол явуулсан болов л гэж үнэн бол боддоо штэ. Танай компани өдрийг хэдүүлээ нийт. Одоо яг хариулаа байна. Хариулаа. Өөрөөр нэг захирлын хувьд ямар хэв маягийн захирал вэ? Удирдах арга барилыг гээд асуух гэдэг. Захирлын хувьд удирдах арга барилыг бас өөртөө ерөнхийдөө одоо бас нэг бий болгож байна. За тэгээд би бас компанийнхаа үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал маань бол бас манай маш удаан хамтарч ажиллаж байгаа. Одоо ч хамтарч ажиллаж байгаас мундаг эмэгтэй байдаг. Тэгээд тэр хүн маань л илүү ажилчдыгаа чиглүүлэх тал дээр бол одоо надаас илүү өндөр туршлагатай байсан учраас би бас гүйцэтгэх захирлаараа болгоод хоёлаа ярилцаад ингээд явж исэн. За тэнгууд одоо нэг өөрийгөө эргээд харангууд тэр бас нэгтэй хүмүүсийг өдөртөн чиглүүлэх нэг тэр ур чадвар бол одоо надад бас дэжгүй суудсан байх шүү гэдэг нэг хүнд нэг өөртөө итгэл төртөн шүү дээ. Тэнгууд миний ерөнхийдөө илүү юу гэдэг чиглүүлэг ур чадварч гэмээр юм уу зүйлсүүд бол илүү бодлого төлөвлөх стратеги алсын хараа те нөгөө гал гарч байгаа үед гал унтраах те хурдан шийдэл гаргах тиймэрхүү юм дээр бол айгу хурдтай ажилдаг. Тэгэхээр бас нэгнийхээ дутуу нүхэн гэхчээр сайн түншлэлтэй, сайн партнертай болохоор бас өнөөдрийн амжилтуудыг бүтээгээд явж байна. Бас одоо үүсгэн байгуулалт чинь голдуу нөө бүтээгдэхүүн хөгжүүлэлтээр илүү нэлээд орж ирдэг шүү дээ. Тийм гол үүрэгтэй. Өөрөөр хэлбэл яг одоогоор ямар бүтээгдэхүүн хөгжүүлж байна? Бас өнгөрсөн хугацаанд гоё амжилттай болсон тийм бүтээгдэхүүн юу вэ те? Зүгээр тэр түүхээ ярил. Төрөний нөгөө дурсамжлал арьс онцлогоон дээр суурилсан арьсны ментор гэдэг хөтөлбөрүүд бол маш амжилттай
одоо яг бүр ингэ хөтөлбөр болгоо явуулдаг юм хөтөлбөр шүү дээ. байгаа. Тийм 3 6 12 сарын хөтөлбөрүүд одоо л ерөнхийдөө эх жил бас хөтөлбөрүүдэд нэлээд шинжилгээ дараагийн төвшөндөө гаргах зүйлсүүд бол яригдчихэв. За тийм мэдээж нөгөө манай одоо энэ 25 онд барьж авч явсан өөрөө аль мэдлэгтэй арьс арчилгаа тий хүмүүсийг илүү мэдлэгтэй болгоё, үйлчлүүлэгч нарыг илүү мэдлэгжүүлэх гэсэн үндсэн дээр бол энэ гэхдээ яг нэг жилийн хугацаанд хийсэн яг үндэ тийм төсөл бол биш. Ковидын үеэс эхэлсэн. Тэгээд тухайн үедээс би өөрийнхөө онлайн хичээлүүдийг Томьёо гэдэг платформ дээр байршуулж ирсэн. Одоо бол Univision гэрийн багш гэдэг дээр бас байгаа. Тэгээд энийг бас 26 онд мэдээж юм нөгөө шинжлэгдэж өөрчлөгдөж байгаа учраас сайжруулалт хийгээ. Тэгэхээр зүгээр нэг юм бүтээгдэхүүн зараад байгаа зүйл бас биш байгаа даа. Яг тэ нөө саяын гэгэрүүлээ гэдэг зүйл ажлууд манай л ингээд хийгдээл яваад байгаа. Тэгээ мэдээж одоо бас зах зээл дээр оруулж ирж байгаа брэндүүдийг бол би бол тренд болж байгаа те брэнд биш. Илүү хүнд хэрэгтэй брэнд. Тухайн тэр брэндүүдийн алсын хараа нь юу юм? Үүсгэн байгуулагч нь юу илүү чиглээд байгаа те. Миний одоо тэр дотор үнэт зүйлтэй энэ хүний үнэт зүйл нийлж байгаа мó гэдэг дээр бас илүү фокуслаад байна л да. Тэгэхээр иймэрхүү ажлуудыг түрүүний та асуултан дээр яхаа амьдралын чанар гэдээ ярьсан. Тэр ер нь яг зүгээр танай нэг зорилгосон хүмүүс амьдралын чанарыг дэвшлүүлэх гэж байгаа. Энэ нь яг энийг жаахан дэлгэрүүлж тайлбарвал те. Би өөрөө яг арьс арчилгаагаар одоо дамжуулж өөртөө маш олон гоё одоо яг тэр нөгөө амьдралын чанарт нөлөөлөх те стресс менежмент, нойрны менежмент, эрүүл хаалт те хүн доор хаж жил болгон шинжилгээ өгж хэвээр юм байна. Цаашлаад те бид нар өдөр болгон хүндэрч чадахгүй хүртэл байна штэ те. Тэгээд эмэгтэйчүүдийн даавар гэдэг айгүй олон салбар руу өөрөө нөгөө орж судалсан ерөнхийдөө байдаг. Тэгэнгүүт одоо нэг талаасаа гоо зүүн асуудал юм шиг мөртлөө нөгөө талаасаа арьс арчилгаа гэдэг бол хүний хамгийн том арьс гэдэг нь хамгийн том эрхтэн баггүй. Та өвчтөй байгаа бол тэр өөрөө арьсан дээр илэрдэг тий хүн зүгээр л ханаа төрөхөд бидний уруултай өнгөхгүй болдог шүү дээ тий. Тэгээ цонхийцэн байдаг шүү дээ. Тэгэхээр нойргүй байхад хүртэлтэй хүний арьс ямар байдаг вэ? Тэгэхээр яг арьс өөрөө гоё байхын тулд нэг талаасаа гооцоо нөгөө талаасаа маш олон зүйл рүү холбогдсон байна гэдэг яг энэ олон жилийн турш бол ойлгосон. Тэгэхээр одоо бидний нөгөө арьсны ментор хөтөлбөрийн зөвлөгөөч гэсэн ганцхан бүтээгдэхүүн биш. Та унтж гинөө тий стрессж гинөө тий яаж чанартай унтах уу тий эрүүл хаалж чадж гинөө иймэрхүү хааллуудыг бүр ингээд тий хиймээр байна. Эднийг бүр хориулмаар байна те гэд маш олон зүйл рүү орж байгаа. Тэгэхээр нэг талаасаа баг сэтгэл зүйчийг ажилдаг. Зөв. Өөрийн хувьд ер нь яг зүгээр одоо дотор амьдралын хэм маягийн ямар зарчим горим байна гэж чинь одоо арьсаа эрүүл байлгахын тулд гэсэн үг шүү. За ер нь нэгдүгээр гэх юм бол хооллолт маш чухал. Одоо эрүүл одоо тэгээ сүүлийн үеийн бас нөгөө хоолны коучудтэй дасгалжуулагч нар бас маш их болцсон. Ялчгүй хооллолт бол арьс руу бас нөлөөлдөг. Та өнөөдөр юу идэж чинь тэр хүн байна л гэсэн үг. Эрүүл мэндийн хувьд ч гэсэн. За миний хувьд тэгэнгүүт ерөнхийдөө би гурлан эдгийн баг иддэг. За тэгээд сахарын хэрэглээ бол ерөнхийдөө байхгүй. За сүүлийн 4 сард бол би улаан махын тэгээ байсан. Тэ ингэж нөгөө илүү нөгөө арьс яг арьсныхаа төлөө биш. Цаашлаад эн чинь нөгөө арьсаар дамжуулаад миний бие организмд хүртэл юм эерэг өөрчлөлт гараад байгаа учраас энэ надад болж ин зөгчин гэдэг. Заавал нэг намайг даг гэхгүй хүн болгоны бие физиолог хоорондоо ялгаатай өөр тийм учраас ерөнхийдөө өөрөө илүү нөгөө таньж мэдэх өөрийгөө чагнах гэдэг чинь бүр амар том ойлголт болчиход байхгүй юу идэхээр бол одоо юу идэхээр болохгүй байна те энэ нарсанд яаж нөлөөлж байгаа цаашлаад нойр бол стресс явж гисэн гараал төвжирлийг хараад стресстэх биш яаж энэ үр бүтээлтэй байх юм те яана унтахгүй байх биш те яаж энэ асуудлыг шийдэх юм гээд тэгэнгүүт одоо нойрон дээр бол би унтахаасаа өмнө те айлалах өөрийгөө тайван байдал руу шилжүүлэхийн тулд гоё намайг хөгжим сонсдог те эерэг мэдээлэл одоо айлтгах өөрийгөө бас унтрааж ерөнхийдөө сурсан хүн чинь яг унтах болоод ирэхээр олон юм бодно шүү дээ. Нөгөөний хэмжээ яалаа, энэ яалаа. Хүн унтрах цав юм бэ тийм шүү дээ. Тэгэхээр нөгөө эргүүлээд маш сайн супер захирлахын тулд амжилттай байхын тулд яг энэ гормигтэй өөртөө бий болгож унтаж өөрийгөө амраахаас өөр аргагүй байхгүй. Тэгэхээр яг иймэрхүү дадлуудыг бол тэнцээ бас нэг жилийн хугацаанд бий болчихгүй. Ингээд урт хугацаанд л бий болгоо авч одоо ядаж өдөрт те 30 минут тасгал хөдөлгөөн хийхийг бас зорж гин 30 минут галах чи энийг бол байнгын сууж байгаа учраас нурууны яг хийж игэл ингээл жижигхэн дадлуудыг бий болгоод арьсны метр уснаас хойш ер нь яг зүгээр одоо амьдралыг нь өөрчилсөн тийм одоо гоё жишээ ярьж өгвөл тэ одоо харилцагчдын дундаас айгүй сонирхолтой жишээ нь зөндөө яг уу эрэгтэй хүмүүс дээр
ажиллаж исэн тохиолдолд надад асуундаа өсвөр насны хүүхдүүд ч байна. За ялангуяа одоо моделийн карьер хийж байгаа ч юм уу те урлагийн карьер хийж байгаа хүмүүс ч мэдээж анхаарна. Одоохондоо эрчүүдийн хувьд бол бас хангалттай сайн энэ соёл дэлгэрээгүй байна. Гэтэ дэлгэрэх нь бол бүр ойлгомжтой асуудал. За эмэгтэйчүүд дээр болохоор амьдралын чанарт нөлөөсөн гой жишээнүүд байна. Ганц бие эмэгтэй хүн найз залуутай болсон тохиолдол байна те. Тэр чинь өөртөө анхаарад өөртөө итгэл эмэгтэйгэр чи хүн чинь харилцааны те хандлагын хүртэл өөрчлөлт орж байгаа юм. Одоо байнгын нэг юм бэлтгэлийн хувц өмсөөл те нүрээж боддгоо үсэж янзлдаг байсан үйлчлүүлэгч маань тэгээ 3 сарын дараа үсээ янзлдаг болоод өсгөдөө гутал өмсөд ороод ирж байгаа те тэр инээмсэглэл тэр нүдний харц те тийм одоо тохиолдол хүртэл байна. Тэгэнгүүт ярилцангуй чи ганцхан арьс биш те иш тунтаг болсон бүжигэнд явдаг болсон гэдэг. Тэгэхээр яалчгүй зүгээр арьс арчилгаа ярьж байгаа биш мөртлөө ийм гой эерэг өөрчлөлтүүд бол байна. Одоо олон хүүхдтэй ээжүүд бол ялангуяа те үнэхээр хүнд ажилтгүй юм шиг мөртлөө эн чинь супер үнэхээр одоо том ажил байдаг. Тэгэнгүүт өглөө хасаал нөгөө хүүхдүүдэд хөргөж өгөөл өөрийгөө хайцсан байсан ээжүүд хүртэл те өөртөө анхаарах өөрийгөө хайрлахад хүртэл суралцж जैन те суралцсан юм гоё жишээнүүд бас байна. За тэгэхээр таны ер нэг зүгээр төсөөлж байгаагаар одоо Монголын гоо сайхны одоо юм шин соёл гэж хоёлаа ярил л та тийм тодорхой одоо амьдралын юм аяг тий. Энэ ер нь таны төсөөлж байгаагаар ер нь ямар байх ёстой вэ? Нэг одоо яхав нэг талаас нь юм болоод байгаа юм. Бас ингээл айгу гоё юм ярьж ш тойлоо те амьдралын одоо те чанар манар гэд. Гэтэ нэг талдаа гоо сайхны бүтээгдэхүүний хэрэглээ гэдэг бас за тансаг гэж бол би хэлэхгүй. Гэтэ хүн өнөөдөр яг идэх талхахаа бодож байгаа хүнд бол тэр одоо тэ юудын соёл ярих бол дараагийн асуудал болчихж байгаа байхгүй. Тэгэхээр нэг төвшөндөө болтой ямар ч байсан өнөөдөр нэг юм идэх талхандаа санаа зовхгүй те хүүхдтэй санаа зовхгүй амьдрал бас нэг яг дундаж хэмжээнд те арай нэг дээшээгээ явж байгаа үед бол яг энэ соёл орж ирж байгаа юм. Тэгэхээр одоо яалтчгүй яг маас өөрөө ямар төвшөнд байна гэдэгтэй энэ соёлын асуудал холбоотой болно гэсэн. За нөгөө талаасаа болохоор бас 30-аас дээшээ насныхны хувьд бас нэг юм ком гэдэгтэй нэг юм хоёр бүтээгдэхүүн хэрэглэн нөгөө нэг өмнөх соёлууд бас явж байгаа нэг юм хайрцагтай те нэг 2 3 бүтээгдэхүүн хэрэглчүүд болно гэдэг. Тэгэхээр гэтэл бидний нөгөө одоо өмнө стресстэй байсан зүйл идж байгаа одоо те хоол хүнс те амьдралын төвшин өдөр болгоны утасны дэлгэцийн хэрэглээ те ингээл нарны туяа гэж маш олон зүйлс нөлөөлж байгаа учраас энэ соёл дагаад шинжлэхдэх болж байгаа байхгүй. Тэгэхээр нэг талаасаа соёл гэж ярих нь арай эртэмшиг байгаа. Нөгөө талаасаа болохоор энэ соёл бас эхлээд гоё явчихсан. Тэгэхээр магадгүй дахиад 10 жилийн дараа хэд бол бүр л илүү хөгжиж, бүр л илүү тарах нь тэр нь бол одоо би бол тэр нэг итгэлтэй байдаг. За тэгэхээр сэдвээ жаахан өөрчлөх одоо бинэ игээд хоёлаа дөрөнд дурдсан. Ер нь одоо нэтворкинг ачаал бүгдлийг таны хувьд нэг ямар үүрэг гүйцэтгэж байна? Таны бизнест гэдэг талаар лавлах гэдэг. Та энэ бол мэдээж осон ингэж өөрийгөө цэнэглэхтэй ингэж ядаж ингэ ижил зовлонтой хүмүүстэй яриа хөрөөрнүүлэх юм нэг гоё орчин байгаа даа шүү. Тэр нэг бинэ таны бизнес тэр нэг яаж нөлөөлж байна? Тэгээ цааш дээр нь бас та ямар үүрэг гүйцэтгэх вэ энэ дотор? Нилээ итгэвтэй байдаг шүү дээ. Тийм итгэвтэй. Яг одоо яг BNI-ийн хувьд болохоор миний анханасаа нөгөө одоо энэ community-д нэгдсэн зорилго болохоор хүн хүний өсөлт байсан. Тэгээд яг олон бизнес эрхлэгч нар байгаа суралцъя те энэ соёлоос нь хүмүүсийн туршлагаа суралцъя. Дээрээс нь хоёр дахь гол зорилго болохоор компани илүү хөгжүүлье. Би одоо яг хаанч яваад байгаа юм те юу илүү байна те компани руугаа юу илүү ямар одоо бүтээгдэхүүн үйлчлэгийг нааж болох уу гэдэг. Тэгээ би бол аль алийг нь бол өөрийнхөө төвшөндөө олцтой супер авсан. Тэгээд аваад ч бас одоо үр шимээ хүртээч бас явж байна. Тэгэхээр нэг талаас бол манай BNI бас илүү шууд борлуулалт буюу мөнгөнд үнгээр хэмждэг гэж хардаг. Мэдээж хэмжих одоо зүйлсүүд нь бол байгаа. Гэхдээ миний хувьд бол борлуулалтаас илүүтэйгээр цаашлаадтай нөгөө өөртөө бий болгож байгаа энэ мэдлэг мэдээлэл компанид нааж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээ санхүүгийн хувьд хүний нөөцийн те зөвлөгөө за тэгэл одоо өөр хамтарч болохтэй ижил өстой бүтээгдэхүүн үйлчилгээ те урт хугацааны хамтарлын ажлууд гэдэг одоо бизнес сегменттэй гэж гисэн те аюу удаан хугацаанд хамтран явж байна. Энэ болгон чинь таниулах гэх нөө тал талынхаа бүх зүйлдээ тодорхой хэмжээгээр өнөө маргааштай нөлөөлөхгүй ч гэсэн урт хугацаанд нөлөөлөх энэ ажлуудыг бол би маш сайн богино хугацаанд бол хийж чадсан. Хувийнхөө өсөлтийн хувьд ч гэсэн цаашлаад ч гэсэн хамтарлуудаа хийгээд явна. За Plan Products гэдэг Plan гэдэг брэнд ер нь цаашдаа ер нь бас стратегийн хувьд ер нь бас яг ямар хөө төлөвлөгөө. За хоёлаа одоо 5 жил гэх юм уу 3 жилээр ярьж явж л одоо 10 маруу ихт бол хэтэрхий хоол сонсогдоод байна шүү дээ. За 3 жилээр ярьчих хоёлаа. Нэгдүгээрт манайх яг сегментийн хувьд болохоор бас ерөнхийдөө тэгээ нэг хүнд одоо тулж ажиллаж байгаа учраас цөөн хэрэглэгчд гэхдээ яг loyalty гэдгийг алдахгүй байх ийм зорилготой. Тийм болохоор
хэтэрхий олон салбар бас нээхгүй. За ойрын 3 жил бол нэг 2 салбар бол нээн. Тэгээд хэтэрхий олон болохоор бид эднийг бас тэ системээрээ барьж чадахгүй, чанар алдагдахгүй гэдэг айц бол бас байгаа. Нөгөө талдаа Flame тэ одоо институт буюу ерөнхийдөө бас сургах одоо тэ мэдлэгтэй арьсчлага гэдэг энийг илүү соён түгээгүүлэх тэг хүмүүсийг илүү тэ соёлжуулах боловсролын ажлууд бол ерөнхийдөө бол хийн. За гуравт гэх юм бол бас өөрсдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх сонирхол бол байна. Гэхдээ эхний үйлдвэрлэлүүд бол одоо Монголд явуулж чадна гэж бол бас амлаж болж чадахгүй. Яагаад гэвэл одоо Монголд бол бүтээгдэхүүн үйлдвэрлэл үнэхээр бас тэ хэцүү байдаг үйлдвэрлэлийн салбарын хүмүүс юм үйлдвэрлэл өрсөлдөх чадвараар яахан тиймэрхүү яваад байна. Хэцүү нийж бүтээгдэхүүний үн хүртэл өрсөлдөхөөс гарч чадахгүй гэдэг үйлдвэрлэлийн салбар бол угаасаа Монголд бас хэцүү. Тэгтээ одоо ёстой нөгөө нэг өөрийн тань хэлснээр 10 жилийн дараа те Монголдоо үйлдвэрлэнэ гэдэг бас бол явахыг бол үгүйсэхгүй. Тэгэхээр бас өөрсдийнхөө брендийг илүү хөгжүүлэх. Тэгээд хүмүүс бас энэ соёлоо түгээх энэ ажиллаар өргөжлүүлэх хийндэ. Яг хувь хүнийхээ хувьд бас ямар төлөв байна өөр шинэ одоо ур чадвар суралцах гэдэг юм уу шинэ мэдлэг эзэмших гэдэг юм уу тэр тал руугаа. Хувь хүнийхээ хувьд бас нөгөө одоо бэлтгэгдсэн хэрэглэгч нар байгаа. Тэр хүмүүс ч бас илүү мэдээлэл те илүү зүйлээр хангалтдгийг хүснэ. Тэгэхээр хувь хүнийхээ хувьд бас арьсарчлагын одоо те илүү одоо дараагийн соёлыг бүтээхин тулд өөрийгөө бас мэдлэгийн түвшиндээ сайжруулах хэрэгтэй. Тэнгүүд олон улсын бас маш олон нөгөө эмчнэрийн янз бүрийн гоё ажлууд бас байдаг. Тэ уншиж хайх юм бол хүн өөрөө хүсгэл юм бол одоо мэдээллийн 90 зунд байгаа учраас өөрийгөө илүү хөгжүүлнэ. Хараахан яг тийм сургууль соёл гэдэг зүйл бол одоо дэлхийн түвшиндээ бас байхгүй. Тэгэхээр өөрөө л маш сайн эрэл хаагуул хийж өөрийгөө толгой тоол нэмнэ. Тэгээд бас өнгөрсөн хугацаанд нэлээд бас түрүүн олон удаач би хэллээ. Захирлынхаа түвшинд бас өөрийгөө илүү бас бэлтгэгчлээ. Одоо нэг болчлоо гэж байгаа учраас энэ уур чадваруудаа компани руугаа тий хүмүүс рүүгээ илүү чиглүүлж ажиллая гэсэн тийм төлөвлөгөөтэй бол байна. Гол сайхантай холбоогүй өөр тийм одоо сонирхол хобби юу вэ? Байна. Би одоо бас хэлнийхаа түвшинтэй одоо хэл гэдэг чинь бас гүүр болчиход байна шүү дээ тий. Тэгэхээр бас хэлээ илүү сайжруулъя. Англи хэл ерөнхийдөө давгүй. Гэхдээ илүү бүртээ сайжруулъя. Солонгос хэл бас сурах сонирхол байна. За оюуныхаа хувьд бол шатар тоглож чадна. Гэхдээ илүү одоо тий шатар тоглож сурах бас ийм сонирхол бол байна. Хуульчийн зам руу эргэж ерөөсөө харахгүй одоо. Бас мэдхгүй одоо нөгөө хэрэгжилж үзээгүй юм шиг баг тий. Яг одоо юм яахгүй хүн өдөр тутамдаа хуулийн яг энэ хэрэглээнд байдаг. Хүн одоо хүнсний дэлгүүр олох худалдаа хийхэд л тэ энэ ч одоо иргэний хуулийн 243 гэх тэ. Байнгын ийм нөгөө харилцаанд байгаа учраас өнөөдрийн бас яг энэ зарчим миний яриад байгаа ёс зүй бүх зүйл бол хуулийн сургуулиас л хамааралтай. Тэгэхээр би мэргэжлэрээ ажилтг хүчтэй сургуулийг төгссөндөө яг тэ хуулийн чиглэлээр явсандаа бол харамсдаггүй. Яг л бүх зүйл гэрээ контракттай авч өнөөдөр одоо муухайгаар яаж хүндтэй холигдуулахгүй байхгүй. Нөгөө талдаас ажилчтайгаа овч гэсэн те ажлын одоо 7 оны 40 цагт нь байруулна те нөгөө тэр хүмүүсийг бас хүндлэх те нэг хэдэн цаг ажиллана шүү гэж нөгөө те ийм шаардах ажил олгогч надад байхгүй байхгүй нөгөө талаасаа те бүх энэ харилцаа чи өөрөө хууль байнга шингэж байгаа учраас нэг бодлын хуулиар ажиллахгүй юм шиг мөртлөө нэг бодлын өдөр болгоо энийг хэрэгжилж байгаа. Тэгэхээр нөгөө сургууль төгссөн бас нэг одоо буян маань бол хэрэглэж чадж байгаа юм юм да. За. За баярлалаа ингээд подкастын хүрээд өндөрлөе гэж бодож байна. Binay Mongolia болон бизнес хэмний хамтран хийдэг Binay Story одоо цуврал подкастын ээлж дугаарыг дээр өндөрлөж байна. За маа зочноор Flame Products компани үүсгэн байгуулагч Гэрэл Жаргал оролцлоо. Ингээд өөрийн чинь ажилд амжилт төсөе. Баярлалаа. Танаа хамт олон гэсэн амжилт төсөе. За баярлалаа. Баярлалаа. За ингээд подкастын маань YouTube channel-ыг манай үзэх сонсогчдод агаарай лайк, share, комментээр биднийг дэмжээрэй гэж хүсэх байна. Ингээд баярлалаа.